За сайн байцгаана уу? Гэр бодийн хуудасаас мэдчилж байна. Ингээд 84 өдрийн бие өөрчлөх челленж явж байгаа. За өнөөдрийнхээ жилийг харъя. За өнөөдөр 25 дахь өдөр байна. Тэгээд бил билээс амьдралын хичээл нь болохоор зэрэг keeping your goals in sight will help you succeed. Тэр өөрийнхөө одоо ингээд зорилгыг тийм ээ харагт одоо бид нар 84 хонд ийм одоо юу гэдэг ийм зорилго тавьсан ба зорилгондоо хүрнэ гэдэг зорилго бичсэн хуудас байгаа шүү дээ. Тэрийг бичсэн одоо зорилгоудаа нүдэндээ харагдахаар ялгаа тавьж байгаа. Тэгэх юм бол өөрчөө одоо ингээд тус олон шүү гэж байна. За when I talk about success again and again you will hear me talk about goals. Тэгэхээр бид нар ингээм амжилтанд хүрэх тухай би өөрсдөө тухай ярьж байгаа бол тийм ээ бид нар бол байнга л яг зорилгын тухай зорилгуудын тухай бид нар одоо бас сонсноо гэж тийм би бол зорилгын тухай байнга ярьж явах болно гэж. Setting them and focusing on them daily is so important. Тэгэхээр одоо зорилгуудаа тавиад тэр зорилгондоо хүрнэ гэж өдөр болгон яг төвлөрнө гэдэг бол маш чухал шүү гэж тийм ээ. A simple but very effective way to keep your goals in sight is to write them down on sticky notes and put them in places where you will see them often, such as a bathroom mirror, on the corner of your computer screen, or your refrigerator door, or on the control panel of your home exercise stationary bike, Stairmaster. Тэгэхээр тэр нь хамгийн одоо тэр зорилгоо бол ингээд нүдэндээ харагдахаар тавих хамгийн амархан тэгээ хамгийн үр дүнтэй энгийн арга бол энэ зорилгоудаа ингээд нэг наалтч хаасан дээр биччихэд тэрийг болохоор зэрэг ингээд байн харж явах тийм газар наачих гэж байгаа байхгүй. Жишээлбэл тэр нь ингээд бааны өрөөний толон дээр байж болно. Эсвэл одоо компьютерийнхаа хэрэгсний болно тийм ээ. Эсвэл одоо хөрөгчнийхээ үүдэн дээр эсвэл одоо нөгөө зээдэг дугуйныхаа гэртээр дугуйтаа бол тийм дугуйныхаа дэлгэсэн дээр нь ч юм уу тийм эсвэл шатан дээрээ ч юм уу наачих гэж байна л да. So please don't make the mistake of setting your goals and writing them down at the beginning of your program and then not looking at them again until the end. Тэгэхээр ингээд програм битгэхийн өмнө ингээд зорилгоо бичсэн байгаа шүү дээ. Тэгээ тэрийг нэг л удаа харчаад тэгээд дахиад харахгүй дуустал нь харахгүй байна гэдэг чинь алдаа шүү дээ. Ийм алдааг битгий хийгээрэй гэж юм тийм. Тэгэхээр бид нар ингээд програм битгэхийн өмнө ийм зорилго тавьсан байгаа шүү дээ. За ингээд 12 7 өдөр би одоо ингээд 5 зорилго тавьсан. Нэгдүгürt нь ингээд жингээд хэдэн ливэсээр хаасна, 48 булчин нэмнэ. За би одоо өөрийнхөө цусны дах холестеролоо одоо тэдээс тэд хүргэнэ. За би одоо өөрийнхөө хүчийг те 10% өсгөнө. За би ингээд 2 хүнд бол нөлөө үзүүлнэ гэдэг. 2 хүнд бол энэ нөлөө үзүүлнэ гэдэг. Тэгээ шалтгаан гэж байгаа. Яагаад ингэ гэж те? Шалтгаан болохоор би бол эрүүл байхыг хүсэж байна. Би бол одоо тэ зүс царайгаа сайжруулахыг хүсэж байна. Би бол ингээд бусад улсуудад ингээд тийм эрэг жишээ болоод бусад улсад нөлөөлөхийг хүсэж байна гэж. Тэгээд тэхийн тулд яах вэ зэрэг. За ингээд ямар ч гэсэн ингээд юу ачаа ямар ч гэсэн ингээд зорилгоудаа бичсэн ба тэгэхээр энийг биччихэд мартаж болохгүй шүү гэж юм тийм ээ. За when your writing goals are out of sight, they are usually out of mind. Хэрвээ ингээд энийг ингээд байн харагддаг газар зорилгоо тавихгүй бол тэрийг яах вэ? Хүн бол ингээд оюун санаанаасаа чиний сэтгэл санаа төвлөрөхөө болдог гэж байна тийм ээ. Тэрэнд бол төвлөрөхөө болчдөг юм аа гэж тийм. Keeping your goals in sight and reading them over and over again will help you stay focused and will help you succeed. Тэгэхээр ингээд өөрийнхөө зорилгыг ингээд байн хараад тийм үү тэрийг байн уншаад байх юм бол энэ бол ингээд өөрөө ч яах вэ
амжилтанд хүрэхэд чинь ингээд тусна шүү гэж тийм. За ингээд өнөөдөр хичээл дуслаа. За өнөөдрийн зочин байна. Амжилтын зочин байна. Leslie Jones гэж хүүхэн байна. Одоо бүсгүй байна. Ингээд 38 настай өсчин юм байна. За тэгээд өөрийнхөө хүчийг бол хүчтэй болсон, илүү их хүчтэй болсон. Тэгээд 30 оршин хэлбээс одоо өөхөө бол хайж чадсан юм байна. Үнэхээр гоё үетэй болж байгаараа. Ийм том таацтай, ийм бүдүүн гэцтэй байсан бол ийм гоё. Тэгээд баг нэлээд нарийсан биш тэр нь бол. Тэгээд гар мар энэ аюу гоё болсон байна. За одоо John Jones юу гэж хэлэх нь вэ? Leslie Jones юу гэж хэлэх нь харъя. Уншия бүгдээрээ. За on the day I decided to accept this challenge, I took responsibility for my own health and happiness. Тэр би ингээд энэ challenge-ийг ингээд за би нэг хийн шүүгээ бодсон өдрөөс эхлээд би өөрийнхөө аз жаргал болоод эрүүл мэндийнхээ өмнө яг хариуцлага хүлээсэн юм аа гэж. Тэгээ би бол хариуцлага хүлээсэн өөрийнхөө өмнө тийм ээ. Through the 12-week program, I discovered that I have the power to let go of the negativity in my past. I proved that I am capable of accomplishing whatever I set my mind to. За ингээ 12-7 турш би юу мэдсэн бэ гэхээр зэрэг тэгээ би бол өнгөрсөн одоо надад миний биений амьдралын өнгөрсөн зүйлдээ байсан тийм сөрөг зүйлийг бол би ингээд давж гарах тийм чадал надад байна гэдгийг мэдсэн. Тэгээд мэдсэн гэж байна тийм. Тэгээд би ямар нэгэн зүйл хүсэл юм бол тэрийг хийх чадвартай гэдгийг бол баталж харуулсан гэж байна тийм ээ. Тийм би чадвартай гэдгийг бол харуулсан, баталсан гэж байна. Now when I give my children that speech about how you can achieve your goals in life and be whoever you want to be, I don't feel like a hypocrite because instead Hypocrite. I don't feel like a hypocrite because instead of just saying it, they have watched me do it. They have watched me succeed. За тэгээд би одоо хүүхдүүдэд хэлдэг юм байна л да. Чи та нар ингээд зорилго тавих юм бол амьдралдаа зорилго тавих юм бол тэрэндээ хүрэх чадна шүү гэж тэг хүссэн хүнээ болох тийм чадвартай шүү гэж ингэж урд нь хэлэхдээ бол би өөрөө бол тийм хүн сурталтай урд нь бол одоо тэгж хэлэхдээ бол би өөрөө л чадахгүй байсан учраас бол яахан тийм хүн сурталтай худлаа юм шиг болоод байсан те. Гэтэл одоо бол яг одоо бол би тэднийг ингээд зорилт мөрөд тавьж хэлж байгаа хооронд би яг бодитоор амьдралаар нь харуулж байгаа гэж байхгүй. Урд нь бол би ингээд хэлээдсэн. Гэхдээ өөрөө харуулж одоо үгээр биш тийм ээ амьдралаараа би өөрөө харуулж байгаа гэж байгаа. Би зорилт тавьсан хийсэн. Ийм биетэй байж байгаа гоё биетэй болно зорилт тавьсан хийсэн. Одоо бол би яг тэд нар бол намайг ингээд хэлэх биш яг бодитоогоор хийж ясныг бол харсан гэж байгаа байхгүй. Харсан. Тэгэхээр зэрэг би бол хүүхдүүдийнхээ өмнө тийм хүн зурталтан хүн биш. Харин яг өөрийнхөө одоо зорилгондоо хүрж байгаа энэ одоо жишээгээрээ би өөрөө хүүхдүүдэд өдөөрөл дөөрөл болж чадсан юм аа гэж байна тийм. Үгээрээ биш. Хэл амаараа биш. Хийсэн үйлдэлээрээ бол би хүүхдүүдэд зөв өдөөрөл дөөрөл болж байна гэсэн санаа хэлж байна тийм ээ. За өнөөдрийнх ингээд дуусгая.